Ягаан устыг чи Нацу гэдэг Фужитаг харж чад бандсанда анги дээр надтай юм дуугараад үзээрэй гэснээр Сенгокустай лаг өсөнтэй гэдимээрээ сууждаг үздэй. Фужитаг гайхсан чи сайн мэдх юм аа. Хосын бүжиг дуртай юм уу гэхэд би үгүй тийм хачин юм дурлтын Сенгокуд л дуртай гэдیں۔ Бүжгийн хачин гэж хэлсэнд Фужита мань гомдчихж клуб дээр улаан өст тоолсон. Хосын бүжгийн талаар иймэрхүү бодолтой хүмүүс олон байдгийн гин. Хосын бүжиг. Ер нь хосын бүжигт хүмүүс яаж хосоо олд юм бол? Шизуку Хёдотой, Мако Гажутай харин манай Фужита өөртөө хамтрагч болохоор боллоо. Гэхдээ хосын бүжигт өөртөө гэрсэн хамтрагч олно гэдэг хэцүү. Улаан өст багш хүртэл 7 хоног бүр хамтрагчтай олох уулзалтанд явдагч одоо болтол хамтрагчаа олоогүй гин. Маргааш нь Фужита Гажу хоёр анги дээрээ Сенгоку гэрсэн талаар ярьж байхын чи Нацу сонсчин. Тэгтэл чи Нацу Сенгоку гэрсэн сургаар Фужитаг дагаад ирчих. Гарын үсэг авахар иржилтэй. Тэгтэл юун гарын үсэг? Фужитаг хосоо олчих гэж бодоод хамт бүжиглүүлэхээр болноо. Ингээд чи Нацу Фужитагийн гарнаас атхан барьлаа ун зогслоо. Гэтэл ягаад ч Фужита сонин мэдрэмж төрдөг. Эхний алхмаа хийх үед л Фужитагийн сонин мэдрэмж юу гэдгийг мэдэндээ. Чи Нацу өмнө нь хосын бүжиг үжгэлдэг байж, бүжигчин хүний алхаа бие авч явахын цаанаасаа л өөр. Тиймээс л бүжгэлдэг гэдгийг нь мэдсэн Сенгоку зориуд хамт бүжиглүүлсэн хэрэг. Фужита шууд чи бүжгэлдэг юм биш гэтэл чи Нацу сандарч би бүжгэлдэггүй гэдیں۔ Ямар ч тач чи Нацу явахаас өмнө Сенгокугийн гарын үсгийг авч хамтрагчтан тэрвүүлээд амжина. Харих гихтэн Фужита хэрвээ бүжиглэмээр санагдвал хүрээд ирээрээ. Надад хамтрагч хэрэгтэй байгаа гэж хэлнэ. Арайн Гажи Фужитараас алгаж Хёдог буцаад тэмцээнд орох боломжтой хөлн жидгэрснийг долгодог. Манай хүн ч уйлж Шизукугийн хэлснийг сандаа хэдий өрсөлдөн гэж хэлсэн ч хамт тэмцээнд орохын тулд хамгийн багадаа л ди ангиллын бүжигчин байх шаардлагатай. Гэтэл Фужита зэрэглэл битгээл хос чалга. Маргааш нь Фужита чи Нацу хардл нэрэл түүний сууж байгаа нь хөдөлж байгаа нь хүртэл хэдэн жил бэлдсэн бүжигчин хүнийг шиг байлаа. Тиймээс зориг гаргаж бэлтгэл хийгдмэн туслаач гэж гойно. Зөвшөөрөхгүй байхдаа гэж бодтол за тэгээ гэж зөвшөөрчин. Оройн нөгөө бүжгэлтгүү гэдсэн чи Нацу чинь Фужита толгойг нэрэгтэл зан жигнөө. Бүжгэлж эхэлтэл ягаад ч юм зөрөөд манай хүн лид хийж чаддгүй гэтэл Сенгоку наад чинь лид хийж үзээгүй. Тиймээс чи игээд үзүүлчих гэдیں۔ Манай хоёр бүр шок. Тэгээ чи зөрөө Фужитад фолловын барилал зааж өгдөг. Гидсэн шахаад хүзүүгийн зүүнтэй шаруулж нуруугаа гэдэлтгэж өвдгөө ноглоно. Анх удаа фолловын барилал авсан Фужита байхгүй. Хамаг биеийн чичгнээ дараа ядна л зогсож байна. Яг тэр үед чи Нацу өөдөөс нь сүртэй гихчин ирлээ. Бүжгийн алхамтай хийдэл энэ удаа тэдний бүжиг нэг ч зөрсөнгөө. Анх удаа фолловж байгаа Фужита уртл туршлагатай гэмээр байлаа. Огт мэдэхгүй хөдөлгөөнөө хүртэл хийж бүрэн утгаараа чи Нацугийн иргэшээлд оржээ. Лид хийн гэж энийг л хэлэх байх. Өдөө хүртэл Фужита лид хийж чаддгүй ээжээ. Гэтэл Тамак энийг бичлэг үзүүлж бичлэгэнд 2 охин хосын бүжиг хийж байгаа харагддаг. Чи Нацу анхнаасаа л лид хийдэг байсан болохоор фоллов хийхдээ таарах хүн лид хийхдээ гарамхаа байсан нь инээж. Фужита бүжгийн төлбөрөөр төлөхийн тулд цагийн ажил хийдэг болжээ. Энэ бол түүний ажлын газрын охин Акира. Фужитатай адилхан хосын бүжиг үжгэлж удахгүй орох тэмцээнд нь бас оролцохын гин. Гэт ярьж идэл хайрцаг өрсөн чи Нацу ажлын газарт нь ороод ирэхэн тэрдээ. Цаа чин бүжиглэхгүйгээд хамаг бүжгийнхээ эзүүлсэн Акирагийн дүүд өгөх гэж байсан байна. Акира чи Нацу хоёр багада хамтарч хосын бүжиг бүжгэлдэг байж. Тиймээс багасаа бие бинээ мэддэг найзууд юм гин. Гэтэл байж байгааг нэ нэгнийгээ жигтэйхэн болно. Акира тэмцээнд орох болохоор чи Нацу гэрж дэмчиг асууна. Тэгсэн юу гэж би чамаа дэмчидэм. Би Фужитатай наа тэмцээнд чинь орно. Гэт Акиратай данзарлаа таялаа. Ийхүү Фужита чи Нацу хоёр албан ёсоор хамтрагчид болсон юм. Манай хоёрын анхны тэмцээн бол BCD ангиллын тэмцээн. Хэрвээ 2 дугаар байранд орч чадвал D ангиллын бүжигчин болох нь. Тэгсэн тэнд Акиратай таарнаа. Ийм манай хоёрын бүжиглэх ээлжирч чи Нацу Акирад ялагдахгүй гэсэндээч тэр үү эхний алхмаар алтан малхаж эхэлдэг. Яг л фоллов нь лид хийж байгаа юм шиг Фужита чи Нацуг даган бүжиглэнэ. Эхний үед усахад Фужита дураараа бүжиглсэнд нь уралдал чи Нацу. Заавуучлаарай да. Чамайг лид хийж хүсээгүй болохоор зүгээр намайг дагаал бүжиглчээч. Гэт бүр өөрийг нь хүргчнэ. Ямар ч тач эхний үедээ тэнцжээ. Чи Нацу тэнцэг нь ойлгомжтой гэсэн шиг нүүрнийхээ бодгийг янзлан сууна. Ийхүү сүүлчийн үеэрч манай хоёр тайзнаа гарлаа. Эхлэхэд Фужита бүжгэлдгүй. Акира бүр баярлаастай. Чи Нацу Фужита хөдлөхгүй байгаад нь гайхаж төрүүлж алхам хийдэл яг л чи Нацу хүлээж исэн гэмээр тэрхэн агшинд хөдөлгөөнд нь тааруулж бүжиглэнэ. Чи Нацуг өөртөө тааруулж бүжиглэхгүй гэж мэдчихсэн болохоор лид хийж байгаа юм шиг харагдуулж фолловдгоор шийджээ. Энэ л үед манай хоёрын бүх хөдөлгөөн зэрэгцэж байлаа. Акира хүртэл бүжгийг хараад татархна. Ямар ч тач энэ удаад ажгүй бүжиглсэн болохоор баг ялцсандаа гэж бодж итл шал өөр хос төрүүлсэн байт юм да. Энэ хоёр л Марисагийн сурагчид Масами хос. Хэдий манай хоёр ялаагүйч 2 дугаар байранд орсон болохоор D ангиллын бүжигчин болж чадлаа. Одоо Хёдо Шизуку хоёртой өрсөлдөх тэмцээнд бэлтгэл үлдлээ. Лид хийж чадахгүй байгаадаа гутарсандаа ч тэрөө чи Нацугаас тустай бэлтгэл хийхийг асууж чи Нацуч зөвшөөрдөг. Тэмцээний үеэр Мариса түүнийг дандаа фолловдо хамаг ачааллаа өөрүүлдэг гэд хэлчихэлтэй. Фужита хэлсэнд нь гутарч сайн лид хийж сурахын тулд Хёдогийн герт Марисагийн клуб дээр ирдэг. Тэгтэл тэнд нь өнөө тэмцээний ялагч Масами байлаа. Тэдний бүжгийг харуул үнэхээр л сайн. Бүр бүх зүйл нь яг л зэрэг хөдөлж байна. Гэхдээ Фужитад нэг л сонин санагдсан хосын бүжиг байтал зөвхөн Масами л нүдэнд нь тосдог.
Марисач Фужитаг эрхийг мэдсэн гэлтэй шууд л Масамитай хос олгоод бүжиглүүлэхээр болно. Масами фоллоу хийж Фужитаа лид хийн. Бүжиглж эхэлтэл Масами Фужитагийн гарнаас чанга ихч нь өрнө. Уг нь манай хамтдаа бүжиглж ижил хосын бүжиг гэж уддагч лид гэдэг бол ягч тийм биш бол та. Масами Фужитад лид хийж үзүүлэхээр болно. Ийхүү дахин эхлэхэд Фужитаг л Масамигийн хүүхэлтэй мэт байлаа. Юу яаж бүжиглэхийг бүгд Масами шийдэж Фужитаг тэрүүгээр нь хөдлөнө. Масами дөрөв Фужитагийн гарнаас урсан фоллоу нь ачаал авч ихэлсэн болохоор л тэр. Харин Масамигийн лид Фужита тогт ачаал өгсөнгөө. Лид нь сайн байвал фоллоу нь хүртэл сайн харагдана. Аливаа тэмцээний ихэнх үедэд дандаа лидийг харж тэнцвэлэг эсгээ шийддэг. Тиймээс агсан төвшин бүжиглэмээр байвал эхлээд сайн лид хийж сурах хэрэгтэй. Энэ оронд Чинацу фолловдод сурахаар бэлтгэл хийж гин. Бүгд л Чинацуг зэрлэг адуу гэж нэрлэнэ. Фолловын байж лид хийх гэдэг болохоор л тэгж нэрлэдэг байгаа юм л да. Фужитаг дээн ангиллын бүжигдсэн болсноос хойш 2-7 хоног өнгөрчээ. Сенгоку Японд ирсэн хойш дандаа нэрт бүжигчдтэй тэмцээнд оролцоод яваад байна. Фужита Сенгокутай уулзтал түүний найз хүн гарч ирснэ. Трукачев чамтай уулзъя гинэ гэд ирдэг. Уулзахаар явтал Гажу гайхалтай. Та Трукачев Василитай уулзах гэж байгаа мó гэсэн Фужита. Хөөх тийм л бүжигч юм уу гэдیں۔ Уг нь энэ бүжигчин Латины дэлхийн номер 3 бүжигчин. Одоогийн Сенгокугийн хамгийн том өрсөлдөгч. Сенгокуг суугахт бүр дэлхийн авраг байсан гин. Ийхүү очиод уулзтал юу ээ? Бүр гээ болцсон байдаг нас. Уг нь зүгээр исэн. Сайхнаас би жинхэнэ өөрийгөө олсон гээл. За амартаач саяны тэмцээнд Сенгоку 3-т ордог. Иймэрхүү байдалтай Сенгоку дандаа дэлхийн хэмжээнд бүжгэлж байр эзэлж явдаг болохоор ихэнхдээ завгүй клубтаа ирдэггүй. Харин Сенгоку байхгүй бол түүний клуб хангалттай сайн бүжигчин бэлтгэж чадахгүй. Тиймээс Тамаки Фужитад илүү сайн багштай болохыг зөвлөдөг. Фужита өнийг Сенгоку тэлж Сенгоку чи тэгвэл Марисагийн клубт яв. Гэт албан ёсоор Марисагийн шав боллоо. Бэлтгэлийн анхны өдрөө их загнуул жигнөө. Үндсэн дасгал болохгүй л гиз таталт планк сүнэлт гэд дор хажидныг 5 сетэр хийдэгч одооноос бүр 2 дахин ихийг гин. Хэдий хараад яаж бүжиглэхийг мэдчих чадагч би энэ хангалттай гүйцэж чадахгүй болохоор л тэр. Фужита Марисагаас дараагийн том тэмцээн болох Гран Прикст оролцъё гэж гуйсан ч дөнгөжил сайхан ди англил болсон болохоор зөвшөөрдөггүй. Энэ тэмцээнд би англиас дэш хүмүүс л оролцдог. Гэсэн ч нэг хоёр чинь явсан байдаг юм. Хядо Шизуко хоёртой нэг тайзанд өрсөлдөн гэсэн болохоор хугацаа алдахыг хүсээгүй ээж. Ямар тач тэмцээний газар иржээ. Энэ тэмцээний шат тус бүр 4 үетэй. Ийхүү ихний шат эхлэхэд Фужита Хядо Гажу нарыг олж харсангүй. Тэгсэн чинь Герман тэмцээнд болохоор энд байхгүй гэдیں۔ Хэдий байхгүй ч тэмцээнд оролцохоор бүжгийн талбайд гарлаа. Тэгсэн тэн Накира болон Масами хос ээжэдэг. Хядо Гажу хоёртой өрсөлдөхгүй чинь хоёртой л өрсөлдөх нэ. Ая эхэлж Фужита Марисагийн хичээл дээр сурсан зүйлээ хийн. Хөлөө татаж нийлүүлтэл манай хоёрыг хэмнэлэн зөрчдөг. Хичнээн олон удаа хамт бэлтгэл хийсэн ч хэмнэл нь ерөөсөө таардаггүй. Ийхүү дараагийн үе хэлж Фужита хамгаараа хичээнэ. Ер нь хамгийн хичээж байгаа нь Чинацу. Учир нь Мариса манай хоёртой хөрөлж онцгой байрлал зааж өгчлээ. Энэ байрлал нь Чинацуг улам их гэдэлхэж хайл болох том зай өсгөж барьна. Үзэгчнэр үүнийг нь анзаараад Чинацугийн байрлалтай удаан бүжиглж байгаад нь алмаардаг. Харин яг л тэр үед Чинацу үдэн дээр гიშгэн тэрэ. Хосын бүжигт би бинэ төшчөж л тэмцэр болно. Хэрвээ нэг нь хазайвал нөгөөх нь түшин. Чинацу хөл алдах тэр агшинд Фужита түүнийг өрлөгөө татлаа. Харин тэдний дараагийн хөдөлгөөн яг л таарч байсан юм. Гэтэл тэр үед Чинацу олго олж Фужитагийн би 2 дахин хүн юм шиг санагдаад эхэлнэ. Бүр урд нь 2 үл нэмэгдэж яг л 4 үлдээ бүжиглж байгаа юм шиг эвгүй хэрнээ гайхалтай мэдрэмж төрдөг. Ийхүү 3 дахь үед усахад Фужита төрөний зүйлээ бодон суун. Яг л нэг зүйл ойлгох гээд байгаа юм шиг түүн төрөхөд маш ойрхон байгаа юм шиг. Тэгсэн хөөрхи Фужита. Өнөөхөө бодон суугаа тэмцээндээ гарахаа мартсан байт юм аа. Тэмцээний дуусгаж чадаагүй болохоор дундаас нь хараад иржээ. Мэдээж Мариса л олсон хойно тэмцээнд хэн оролцсон яасан талаар бүгдийг мэдчил таарна. Ингээд ирсэнд нь уралж дараагийн тэмцээнд заавал ял гэж хэлнэ. Орох тэмцээнийг нь Мариса шидэж өгөх нэ. Ийхүү бэлтгэлээ хийхээр Карой заваад ирлээ. Эртэл бөмбөнөөр цуглдсан байна. Гажи бүр Фужитаг магтаал. Мань хүн бүр бүтэн авснаа ч мэдэгвэж. Тэр үед Фужита 4 үлтэй болсноо хэлэхэд тиймэрхүү сонир мэдрэмжүүд Гажи Хядо хоёртоос тохиолдсон байдаг. Яг л хамтрагчтайгаа нэг хүн болчихсон мэт мэдрэмж. Фужита бэлтгэл хийхээр Чинацуг дуудана. Тэгсэн Мариса манай хоёрыг дуудаж Токио бүжгийн А ангиллын тэмцээнд ороод ял гэж хэлдэг. Фужита дөнгөждөө ангилл үжиж яаж А ангиллыг ялж чадна гэж яасан ч Гран Прикс ороод эхний шаттай бүрэн оноогоо авсан манай хоёр аль хэдийн бигээс дэш ангиллын чадварлаг бүжигчд болжээ. Хэрвээ энэ тэмцээнд ялвал дараагийн Гран Прикс оролцохыг зөвшөөрнө. Гэтэл энэ тэмцээнд Масами бас оролцохын гин хөөрхи Фужита. За бараг Гран Прикс орч чадахгүй байна да гэж гутарсан хажуунаас нь Чинацу Акирачаас оролцоно гэж байна. Заавал ялан шүүлгэн. Ямар ч тач манай хоёрыг бэлтгэлээ ээжэдэл Мариса шинэ хөдөлгөөн зааж өгөхөр алдаг. Тэмцээнд ялахын тулд сайн бүжиглэх хэрэгтэй. Манай хоёр сайн бүжиглж байгаа ч ягаад ч юм нэгдэж чаддгүй. Тиймээс тэрийг олох гэж бас хурдан сайжрах гэж яарснаас болоод Фужита Чинацу хоёр хоорондоо хэрэлдчихэв. Чинацу өөрийгөө сайн фоллоу хийж чадахгүй байгаадаа өөрөөс нь болоод нэгдэж чадахгүй байгаа гэж бодоод орондоо уйлаад хөвчдөг. Тэгсэн Хядо бүр хүчээр чирч авчираад манай хоёрын өмнө Шизукутай хамт нүдэн анин бүжиглж үзүүлвэ. Нүдэн анж бүжиглэл бүх анхаарлаа би рүүгээ төвлөрүүлж чадна. Ингэснээр нөгөө хүнээ илүү сайн ойлгож болдог бахна. Тэгэд хийж үзэхэр болтол Чинацу нүдэн анмагцаад аимшигтай санагдаж шууд л болчихно.
Эхлээд хэмнэлээ тааруулах хэрэгтэй болох нэ. Хёдо Шизуко хоёр хийж үзүүлэхдээ нүдэн айн дотроо ижил бүжиг төсөөлж 2 минут бүжиглээд дуусны эцэст гараа өргөн. Тэгсэн хоёр яг л зэрэг гараа өргөдөг. Харин манай хоёр ээлж ирэхэд байхгүй. Шаал зөрүүтэй. Арайн бүгдээрээ халуун аршаанд орж бие сайхан амрааж авнаа. Энэ үед Хёдо Фужитад нүдэн ансан чихтэй бүжиглэх нь харанхуй замаар чигээр явж байгаатай адил. Чи бүх зүйлээ лидтэй даатгах нь гэсэн үг. Чинац өдөх хүртэл лид хийж тэр харанхуй замаа гэрэлтүүлж ирсэн болохоор өөрөө тэр харанхуй замаар явах нь аимшигтай санагдаж байгаа. Хэрвээ чи гэрэлтүүлж өгөхгүй бол тэр тусмал бүр амир. Тиймээс өөрөө гэрэлтүүлэхээс зур аргагүй болж байгаа гэдэг. Фужита фоловдо хит их найдснаас Чинац Фужитад найдаж чадахгүй, өөрийн биеэ даатгаж чадахгүй байгаа хэрэг. Маргааш нь манай хоёр бүр тусдаа бүжиглж идэв. Хамт зугаалгаар гарсан ч муухай царайлж сүүлдээ хэрэлдээд Чинац явчин. Араас нь Мако очиж араддаг. Мако анх бүжиглж байхдаа өөртөө итгэлгүй, дуу цуутай байснаас ахыгаа урлуулж хүмүүс ч түүнийг хич ижихэн гажуу тохирохгүй гин. Гэхдээ Фужитатай хамтарч бүжиглснээс хойш өөртөө итгэлтэй болж одоо гажуутай хамтарч чадах хүн Японд Макогоос өөр байхгүй болжээ. Тиймээс улам их хичээхэлж Чинац журам авсан бололтой манай хоёр харьлаа. Энэ хоёр готорцсон Фужитаг Шизуко дуудаж хамт бэлтгэл хийхийг асууна. Шизуко түнд би чамд өрсөлдөе гэж хэлсэн болохоор чи ингэтлээ яарад байна уу? Хэрвээ чам төгөөдөж байвал мартаарай. Ийм хэцүү агч нь харах хэцүү байна гэхэд Фужита би зүгээр л та нартай хамт нэг тайзанд үжилмээр байна. Та нарын сэтгэл үлдмээр байна гэж хэлдэг. Бэлтгэлээ хийж явахад Чинацу Мако хоёр орж ирлээ. Чинацу чин чигээрээ байгаад байвал юунд ч хүрэхгүйгээ ойлгож хамт бэлтгэл хийхийг хэлдэг. Тэгснэ би өөрийгөө сайн мэдж байгаа. Тиймээс энэ удаагийн тэмцээнд надаас олж ялгдвал надтай хамтрахаа болж болно шүү гэдیں۔ Чинацу дотроо Фужитагаас өөртөө нүрт болж өөрийг нь ойлгох хамтрагч дахиж гарч ирэхгүй. Энэ бол түүний сүүлчийн боломж гэж утсан байж. Фужитач бас Чинацутай хамтрахаа болохыг хүссэнгүү. Тиймээс энэ удаагийн тэмцээнд ялахын тулд сэтгэлээ нэн ярилцдаг. Инхүү Карайзава дахь бэлтгэл дуусч тэмцээний өдөр ирлээ. Манай хоёр тайз руу гарахтаа бэлдэж Акиратач тааратхан. Энэ хоёр чинь Акиратаас өршөлтөж байгаа штт. Ямартай ч Английн тэмцээн эхэлж эхний үе дээр вальс бүжиглэнэ. Эхлэхдээ зэрэгцэн гараа сунгаж нүүрэндээ нэмсгэлэл тодруулсаар бүжиглэлээ. Шүүгчнэр тус тусын дүнэл дээрээ манай хоёрыг чеклээд явна. Дараагийн үе дээр танго. Гэтэл манай хоёр өөр хостой мөрөлдөд голтон гацчдیں۔ Фужитаг хөдлөх гэсэн Чинацу яруулаа зэгчин. Гэхдээ яг энэ үеийг ашиглан Фужита хурдтай эргэлт хөдөлгөөн хийж шууд л шүүгчнэрийн харцыг булаана. Бүх хүмүүс алга тасч бүх шүүгчнэр манай хоёрыг чеклээд орхиноо. Акира бүр атаар хастай. Өмнө нь таарахад юу ч чадахгүйсэн хоёр ингэтлээ сайжирсанд нь гайхдаг. Акирагийн гар хэлж ирэхэд манай хоёр тайснаас гарангуйтаа шууд л хэрэлдэд нас. Дуугүй дуулгартайсан Фужита Чинацу хэрэлдэд байгаад нь шок. Манай хоёрыг үзэхээр нөгөө хэд маань хүрээд иржээ. Шизуко, Гажу, Хёдо хоёрт манай хоёрыг сайн бүжиглж байгааг нь бас хэрэлдэж байгааг нь хэлдэг. Тэгсэн Гажу гинтл Хёдод чи сайн багшилсан бол ингэхгүй байсан гэж уурлаа. Тэгсэн Хёдо энэ бол хэрүүл биш. Харин ч бүжгээ төгс болгоё. Нэгний ойлгоё. Өөрсдийгөө нэгтгэе гэсэн бодлоос үүсэх хэлэлцүүлэг. Хэрвээ чи бүжгийг эрэлхийлсээр байгаа цагт энэ хэлэлцүүлэг хязгаарч дуусахгүй гэдэг. Манай хоёр ихний шатандаа бүтэн хоноогоор тэнцжээ. Энэ үеэс Акирагийн аав Чинацугийн гэр бүл нэрж дүү нэгчийг арснаа. Игчийн үсэг л бааш шиг харагдаж байна гэж авдیں۔ Чинацаас Фужитагийн гэр бүл ирсэн эсхийг асуухад манай хүн хэлээгүй болохоор хин ч ирээгүй ээж. Тэгсэн Чинацу би чамайг одоо л сайн ойлгохгүй байгаа. Миний бодлоор чи хэдий сайн залууч. Чи бол хулчгар. Би илүү хүчтэй, зэрлэг хүн дуртай гин. Ийхүү хоёр дахь шатны эхний үе эхэлж Акира хостойгоо Фужита Чинацу хоёр гарч бүжгэллээ. Манай хоёр бас мөргөлдөөд химлэн зөрөөд нэг л болж өгдөггүй. Хідэн юм байгаа ч бүжгэн цэвэрхэн байрлал нь төгс. Өөрийн гэсэн бүжиг гэж юу вэ? Хоорондын итгэлцэл, тэнцвэр, лид болон фоллоу. Энэ бүх зүйлийг толгойдоо эргцүүлэн бодсон ч Фужита сайн ойлгож өгөхгүй л байлаа. Түүнийг хулчгар гэх үг, чамайг ойлгохгүй байна гэх үг. Фужита өөрийгөө сайн мэдэж байсан юм. Фужита ийм өөртөө гутарч ууранд хурч эхлэхдээ түүний харц, хөдөлгөөн шал өөр болжээ. Мако Фужита гайхалтай лид хийдэг гэж боддог. Харин энэ удаагийн тэмцээнд түүнийг мэдэх Фужита байсангүй. Энэ удаагийн Фужита бол Мако дэш, харин Чинацуд зориулсан зэрлэг хүчтэй Фужита болж хувирсан байлаа. Энэ л үед тэдний бүх хөдөлгөөн нэгдэж, яг л нэг хүн шиг харагддаг. Тайсны бүх хүмүүс тэдний бүжигт алмаарч, манай хоёрыг үл тоох Масами хүртэл нүд тусах нь тэр. Тэмцээний 2 дахь шат дуусч манай хоёрч бүтэн оноогоор амжилттай тэнцжээ. Чинацу давхар Акирагийн оноог харснаа чангаар. Нэг оноо алдчихвал бараг л хасагдсантай ялгаагүй дээ гэж Фужитад хэлнэ. Акира жаахан асуудал гарсан гэхэд Чинацу чанд анхаарч явах цаг алга. Миний өрсөлдөгч бол Фужита гэт хэлчихнэ. Акира бөөр. Тэнхүү ээлж нь ирэхэд Масамитай хамт тайзанд бүжиглэхээр болдог. Бүр ижил хөдлөн хийж Акирагийн бүжиг илт ялгарч харагддаг. Түүний бүжгийн хажууд Масами хос яг л урлаг шиг. Хосын бүжиг бол бүжиглэхээс илүү түүний үзэсгэлэн гоог харуулдаг бүжиг. Аль болох хос хоорондын зайгаа том, илүү гэдэж өгөл үзэсгэлэнтэй харагддаг байхна. Харин Чинацугийн уян хатан бие хэн бүхнийхээс илүү үзэсгэлэнтэй. Энэ үед Акира хостойгоо нэг л тохирхоо илваа.
Акира анхнаасаа бүжгийн дуртай хүүхэд биш. Анх түүнийг бандгаар ахт хүүхдүүд эрлэгдэг байжээ. Харин Чинацу шилжиж ирээд Акираг хамгаалдаг болж. Тэгсэн өнөө дээрлэгдэх хүн Чинацуг царай муутай байж урт төстэй гэд хэлчихэж. Чинацу уурандаа шуудлах газар дээр нүсээ тарьж нүдэндээ нулимс бөмбөрлсээр үлчин. Маргааш нь халимг үстэй Чинацу ирэхэд Акирачаас адилхан болоод иржээ. Энэ өдрөөс хойш Чинацу Акира хоёр сайн найзууд болсон юм. Адилхан бүжгийн дугуйланд явж нэг тэмцээнд орно. Тэднийг томрох тусам Чинацу улам сайжирч түүнийг хамтрагчаа болгох гэсэн олон хүүхдүүд гарч ирнэ. Удах тусам мэрэгэн тойрных нь болж Акирас Чинацуг өөрхөнд алдахгүй нь гэж хуйрлана. Тэгээ Чинацуд хамтдаа хичээцгээе. Чи хичээх хэрэггүй дээ. Би хоёр өний хэмжээнд хичээхэд л болно. Найзууч яагаад хамт хичээ гэж хэлээгүй бол энэ үг Акират хамгаас хүнд тусчээ. Өөрт нь найдахгүй байгаад өөрийг нь нүл тоож байгаад өөрөөс нь илүү Фужитатай нүүр тулж байгаад түүний уур буцалж байлаа. Хэдий бүжгэн дурлаад бүжиглээгүйч бүжгэлдэг болчвол Чинацу өөрийг нь тоон Чинацутай хамт байж чадна гэж бодож. Акира зүгээр л ганц сайн найзыгаа алдахыг хүсээгүй дээ. Өөртөө нүүр тулаасаа гэж хүссэндээ найзтай гомцондоо муухай зан гаргадаг байжээ. Харин манай хоёрын бүжиг дуусгаад Акира Чинацутай харж тулгарлаа. Чинацу Акираг яг л тайзан дээр урьж мэт. Акираг бүжгийн талбайд гарахад Чинацу Акира гэж ярилан дэмждэг. Энэ үед л Акира анх удаа сэтгэлээсээ бүжигт дурлаж, сэтгэлээсээ бүжиглсэн байдаг юм. Ийхүү хоёр найзын нөхөрлөл буцаад бэгчиж Чинацугийн доторч хаа нэгтээ ууж ирсэн мэт харагддаг. Энэ оронд Фужита Хёдогоос хідэн зөвлөгөө авах гэсэн биш хамаг булчингийн суллаад ичдیں۔ Далны булчингийн суллвал хүзөө нурт биеийн дэд хэсэг нь үзэсгэлэнтэй харагдана. Харин доод хэсгийн суллвал илүү хурдан том хөдөлгөөн хийх боломжтой. Гэтэл дараагийн үе эхэлж манай хоёр тайснаа бүжиглтэл Фужита Чинацуг бүр чирч аваад яг хүнтэй мөргөлдөхнө. Гинт өөрчлөгдсөн бие сайн зэхэрч чадхаа бичиж. Харин Фужитагийн энэ бийг энэ хөдөлгөөнийг даахын тулд Чинацу хамгаараа хичээдэг. Лид гэдэг бол фоловийнхын замыг гэрэлтүүлж өгөх, замчилж өгөх хүн. Гэтэл Фужита замчилж чадахгүй. Чинацу л хамаг юм хийгээд идэг. Чинацу сүүлдээ залхаж хамтдаа замыг гэрэлтүүлэхээр шийднэ. Энэ лид Масамигийн нүдэнд манай хоёр тодоос тод харагдаж байлаа. Масами багасаа л дуу цөдөө өгтөж бүжгийн авьяастай байсанд хүмүүсийг авьяастай авьяасгүйгээр нь амархан ялгчин. Гэтэл Сенгокутэй өршлөж игснээс хойш түүний нэр хүн дунж эхэлжээ. Масамигийн бүжиг хэд хуучинсаг, харин Сенгоку шинэ бүжгийн арга барил, хуучин шинэлэг хоёрыг хослуулан бүжиглэнэ. Тэмцээнд оролцоход чадварлаг бүжигчид нэг нэгээрээ тодорч байлаа. Масами шантарч, эннээс илүү сайжрахгүй, эннээс илүү бүжиглэж чадахгүй. Тийм байж яагаад өргөжлүүлээд байгаа юм бол хин нэг нь намайг алаад өгөөч. Амиа хорлож чадахгүй болохоор хин нэг л хүлээн. Гэтэл бурхан түүнийг сонссон гэлтэй ачааны машин мөрөгдөг. Хүнд гэмцэн Масами дахиж бүжиглэхийг хүсээгүйдээ багштай бүжиглж чадхааргүй болчихож гэтэл багш нь өөр клубд орж бүжгэл би хитрхи хуучинсаг намайг уучлаарай гин. Энэ үед Масами өдөх хүртэл сурж ирсэн зүйлээ бодон байлаа. Эмнэлгээс гарсныхаа дараа Марисатай уулзч түүний бүжгийн клубт элсдэг. Чадварлаг бүжигчид бүгд өөрсдийн гэсэн хүнд хэцүү үеийг тоолдог. Харин түүнтэйгээ нүүр тулж, түүнийгээ даван тулж, улам мөргөжлөх нь амжилтанд хүрэх түлхүүр үлээ. Масами дахин бүжиглэхээр шийдэж, дахин бүжгийн тайзнаа заларсан нь инээж. Дараагийн үе эхлэхэд Фужита Чинацуд бүх зүйлийг даатгах биш. Өөрийн хүчээр лид хийхээр бүжиглэнэ. Гэтэл энэ үед дахин өнөөдрийн хөлтийг мэдэрдэг. Гинтл түүний би хүндэрч, энэ лид Фужита ойлгосон юм. Өөрөө хүнд болчихсон биш. Чинацу түүнтэй уусаж байгааг яг л энэ мэдрэмжийг ашиглан яаж бүжиглэхээ ойлгодог. Харин энэ удаагийн тэдний бүжиг Сенгокугийн бүжиг шиг харагдаж байлаа. Олон шат, олон үе хамт бүжиглснээ эцэст өөрсдийгөө олсон юм. Ямар ч тач манай хоёр эцсийн шатанда арай гэж тэнцжээ. Энэ үед Сенгоку Фужитаруу залгаж түүнд уран зариг өгөхөөр чамайг харж байгаа шүү гэдэг. Эцсийн шатны ихний үе эхэллээ. Чинацу нүдэн анж Фужитад бүрэн итгэнэ. Харин Фужитагийн дөрөв хөлтийн удаа цэцэглэн түүний дотроос Чинацу гарч ирлээ. Чохон крипинас. Фужита Чинацу хоёр аль хэдийнэ нэг хүн болжээ. Бүгд л Чинацу Фужита хоёрыг харна. Масамигийн уур хурч илүү бүжиглэх үед шүрмсэн татаж өхөл алтхан тэр. Харин түүний хамтрагч Масамиг түшин бүжгэлдэг. Масами хамтрагчаа ингэтлээ хичээж байгаад нь уран зориг орж шүрмсэн татсан ч үл тоон бүжгэлж эхэлдэг. Хормын доторл бүх хүмүүсийн харцыг булаач чадлаа. 2 дугаар үед өсч 3 дугаар үе эхэллээ. Энэ үе дээр ингийн вальс бүжиглэх нь. Энэ бүжиг нь хосууд ээлжлэн лид хийж бүжиглэнэ. Манай хэштег тохирсон бүжиг болооч тэрв үнэхээр л гайхалтай бүжиглж байлаа. Ийхүү 4 дугаар үе эхэлж slow foxtrot бүжиглэнэ. Энэ бүжигт Масамигийн өндөр бие, тэдний үзэсгэлэн байрлалууд, мөн тэдний туулж ирсэн бүх хэцүү болон жаргалтай дурсамжууд энэ бүхний цогц гайхалтай бүжиг үүсгэжээ. Бүх шүүгч нар шууд л оноо өглөө. Харин хамгийн сүүлчийн бүжиг бол quick step. Фужита ирч хүчээр дүүрэн инээмсэглэн ихний алхмаа хийлээ. Масами хосчоос тутахгүй. Фужита бүжигтэй анх танилцсан өдрөө өнөөдөр хүртэл туулж ирсэн бүх зүйлээ дурсна. Яг л цагтаа Сенгоку гэрэлтэж байсан шиг энэ бүх төвчээр шаналл, сорилт, аз жаргалтай өдрүүдийг туулсны дараа Фужита яг л түн шиг гэрэлтэж байлаа. Инхүү бүх үед дуусч шагнал гарт болох ёслол эхэлдэг. 6 дугаар байрнаас эхлэн 3 дугаар хайр хүртэл Фужита дутагдсангүй. 2 дугаар байр эсвэл ялалт. Спикерээр 2 дугаар байрна гэж хэлэх тэр акшнд тайзны бүх хүмүүс чиг тавин хүлээн. Дугаар номер 42 Масами хос. Яг л энэ үед Фужита өөрийгөө ялсандаа ч итгэсэнгүй.
Чинацо бүр ялсандаа баярлаад Фужитагийн хазар дээр өмсөж. Ямар ч тач тэмцээнд ялсан болохоор хамтрагчаа болиулах шаардлагагүй болжээ. Мэдээж тэмцээнд ялсан болохоор Шизуку Хёда Гажи Макотой хамт Гран Прикст оролцсон. Нэг тайзнаа бүжгэлж чадхаар болжээ. Ур чадвараараа Масами хос ялах байсан ч энэ ялтыг Фужита өөрийн чадлаараа авчирсан. Масами Фужита хоёр гар орж ялтыг хүндэт үжигийг Фужита Чинацо хоёр хийхээр боллоо. За энэ хүрээд Welcome to the Ballroom anime-д дуусж байна. Бичлэг таалагдсан бол лайк сабаа дараарай. За тэгээд бай.